Өдрийн мэндийг хүргье. Энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр болохоор энэ дотоодын бүтээгдэхүүнд эзлэх нийгмийн халамжийн зардлыг бууруулахыг зөвлөсөн байгаа. Тэгэхээр 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл болон 2027-оос 2028 оны төсвийн төсөөлөл дээр энэ талаар ямар томоохон өөрчлөлт хийхээр тооцож байна вэ? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт болохоор энэ 2028 онд засгийн газрын өрийн нийт хэмжээ 59.5 их найд төгрөг болж өмнөх жилээс 7.7 их найд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Тэгэхээр үүний цаана томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхээр тооцсон байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр ямар хөрөнгө оруулалт төслүүдийг санхүүжүүлэхээр тооцсон бэ? За 3 дугаар асуулт болохоор энэ Монгол улсад засгийн газар батлагдсан гадаад зээлийн ашиглалт бол нэлээд муу байгаа. За яагаад муу байгаа вэ гэхээр төсвийн алдагдал нэмнэ гэдэг хязгаарлалтаас болоод батлагдсан зээлдээ шимтгэл төлдөг ийм байдалтай байж байгаа. За тэгэхээр ингээ 2026 оны төсвийн хүрээний мэдээллийг харахаар ойролцоогоор 3.4 их найд төгрөгийн зээл нэмж авах юм байна гэж харагдаж байгаа юм аа. Тэгэхээр бид нар ярихдаа үр ашигтай хөрөнгө оруулалтын төслүүдэд явуулнаа гэж яриад байдаг. Тэгэхээр энэ үр ашигтай гэж тооцож байгаа хөрөнгө оруулалтын төслийн ажлын төлөвлөгөөг 2026 онд бүрэн санхүүжүүлж байгаа юу? Эсвэл төсвийн алдагдлын хязгаарт ороод дутуу ашиглахаар байгаа юу зээлээ гэсэн нэг ийм асуултууд байна. За, учрал сайд хариулъя. За 2018-19 онуудад 2.1-2% байсан халамжийн зардал. За нэрлсэн дотоодын иргэд бүтээгдэхүүний харьцаа бол 2023 онд 3.7 болсон. Тэгэхээр бид бол 2026 оноос энэ дотоодын бүтээгдэхүүнтэй харьцах хувийг бол багасгана. 2026 онд 2.6, 2027 онд 2.4, 2028 онд 2.2% болгож ирэх ийм зорилтын хүрээнд үе шаттай бууруулахаар төсвийн төсөөллийг бол боловсруулсан. За тэгэхээр бол цаашдаа бол нийгмийн халамжийг бууруулах бодлого барина. Бууруулах бодлого барьсан хэдий ч үүн дээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд бол энэ хувийн хвшилтийг ажлын байрыг хадгалах зорилтуудын хүрээнд энэ гадаадын зээл тусламжаар санхүүжих төслүүдийг эренбэлэгтэй буюу 149 төслийг эренбэлэгтэй илүүтэйгээр ач холбогдол өндөртөө боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, шинэ ажлын байрыг бий болгох, ажлын байрыг хадгалах, шинэ технологи нэвтрүүлэх төслүүдийг тэргүй ээлжинд хэрэгжүүлье гэдэг зорилгоор сая засгийн газар дээр 149 төслийг эренбэлэх яамдуудаа санал авч байна. 14 мега төслийг бас эренбэлсэн. 4 бүлэг 15 зүйлээр эренбэлсэн байгаа гэдгийг хэлэх ёстой. 4 бүлэг бол түрүү хэлсэн тэр макро эдийн засгийн байдлын үнэлгээ, санхүүжилтийн хэлбэр, нийгмийн social impact гэдэг олон аргачлалуудаар 1-5 оноогоор үнэлсэн. Тэгэхээр энэ үнэлэх ажлыг хийж байна. 10 дугаар сарын 31-ээс өмнө 5 жилийн үндсэн чиглэлийг дагуулад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг оруулж ирнэ. Тэр эдийн засгийн хөгжлийн яам юу гэхэд төсвийн хүрээ буюу хязгаарыг тогтоож байгаа гэдэг утгаараа дээрэс нь жилийн төлөвлөгөө 5 жилийн чиглэл зорилттой хөтөлбөр боловсруулдаг ийм бүрийн эрхийнхаа хүрээнд бол эх оноос 5 дугаар сард төсвийн хүрээ орж ирэхэд бол бид нар жилийн төлөвлөгөөнд тусгацсан төслүүдийг л оруулна. Төсөвдөр ч гэсэн жилийн төлөвлөгөөнд туссан байгаа дээр л эренбэлэх ажлуудыг зохион байгуулна гэж хэлэх ёстой. За Монголд бол ажлын хүчний оролцооны түвшин бол 62% байна. Тэгэхээр ажил хийх боломжтой 100 хүн тутмын 62 нь л ажил хийж байна гэсэн үг. Тэгэхээр ажил эрхлэлтэй нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт гэдэг энэ бодлого хэрэгжүүлэх бол төсвийн бодлоготойгоо уялдаж явдаг. Төсвийн бодлоготой уялдаж явдаг учраас энэ гадаадын хөнгөлөлт зээлүүдийг эренбэлэх ажлуудыг хийгээд энэ их усүр тодорхой төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор хэдийгээр суур тэнцэл эрэг буюу татвараас бүрдэж байгаа орлогоороо цалин хөлс тэтгэвэр тэмцэж багш нарын цалин хөлсөө тавиад нэмээд 2% ашигтай буюу тусгай шаардлага бариад гэхдээ тэр 1.3 их найдаар бол илүү ажлын байр нэмэгдүүлэх төслүүдэд санхүүжүүлэх нь энэ халамжаас хөдөлмөр эрхлэлт гэдэг бодлогыг амьлуулахад хамгийн их төхөмтэй бодлого гэж ингэж үзэж байгаа. За эх жил бол гадаадын зээл тусламжийн 1.9 их найдын ашиглалт хийгдэнэ. Үүн дээр бол зам тээврийн салбар 17% эзэлж байна. Улаанбаатар хотын дэд бүтэц бол 15% эзэлж байна.
газрын төсний үйлдвэр нэг 11%, эрчим хүч 16% гээд нөгөө 10 аймагт баригдах станцууд. За тэгээ усан хангамж буюу одоо нөгөө цэвэрлэх байгууламжтай холбоотой зардал, эрүүл мэнд, боомт, онцгой байдал гээд бусад зардлууд гэж байгаа. Тэгэхээр томоохон төслүүд бол газрын төс боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, нийслэлийн нийтийн тээвэр, Улаанбаатар хотын гэр ороолыг хөгжүүлэх дэд төвүүдийн бүтээн байгуулалт, тээврийн холболт, логистик, засвар арчилт бүтээн байгуулалт гэсэн гол төслүүд бол ижилж байна. Энэ төслүүд бол дандаа ажлын байр нэмэгдүүлэх зорилготой гэдгийг хэлье. За Соронзон болдогч мөн нэмж тодруулъя. Тэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, тэр газрын тосны үйлдвэрийн төсөл 2026 онд хийх гэж байгаа ажлаа яг бүрэн санхүүжүүлж байгаа гэж асуудаг байхгүй. Тэгэх болохоор чинь одоо бүрэн санхүүжүүлэхгүй миний ойлгоод байгаагаар зээлийн ингээд дутуу ашиглаад байдаг л гэж ойлгоод байгаа шүү дээ. Учир сайд нэмж хариулъя. Тэгээ ер нь бол би дөрөв хүн бас тайлбарласан. Ер нь бол энэ гадаадын зээл тусламжууд бол бид нар ашиглаж чаддгүй юм билээ. Яагаад вэ гэхээр нэгт бол төсвийн доктортой байдлын хуулиа барьдаг. Хоёрт бол манай их хурлын гишүүд санаачлаад байсан. Энэ гадаадын зээл тусламжууд чинь зарлах талд нь төсөвдөр бичигдчихэд орлого талд нь бичигддэг. Тэгэхээр орон зай байдаггүй. Тэгэхээр цаад тал маань гадаадын тал маань зээл тусламж өгье гээд ингээд санхүүжилтэн бэлэн байгаад байхад төсөв дээр тавья гэхээр зарлага дээр бичигчээд байдаг. Тэгэхээр гадны нэлээд олон сайн жишүүд байна л да. Энэ зарлага дээр ингээд бичигддэггүйгээр зарим төслүүдийг одоо төсвөөс гадуур одоо санхүүжүүлэх юм болцоог бол одоо нээдгээ. Газрын төс боловсруулах үйлдвэр бол нийт төсөвч бараг 2 тэрбум доллар шүү дээ. 26 онд бол энэний 207 тэрбум 745 сая төгрөгийг одоо санхүүжүүлнэ л гэж ингэж тооцож байгаа.